За сайн байцгаана уу та бүхэнд өдрийн мэнд хүргэе. За өнөөдрийнхөө видеогоор Finance Excel загвар дээр данс хэрхэн үүсгэх талаар техникийн зөвлөмжөө өгье. За Finance Excel загвар дээр данс үүсгэхдээ бид нэр ACC хуудсан дээр үүсгэнэ. За ACC хуудсан дээр үндсэн 4 төрлийн талбар байгаа. За нэгдүгээр дансны нэр, ерөнхий дэвтрийн код, зардлын ангилал, дансны дугаар гэдэг. За бид нар эхний 3 талбарт мэдээлэл оруулахад дансны дугаар бол автоматар үүсдэг. За дансны дугаар бол Finance Excel загвар дээр давхардах ёсгүй. Мөн дансны нэр бол бас давхардах ёсгүй. За үүнийг бид нэр данс оруулах үедээ шалгаа явуулдаг учраас ер нь энэ загварт данс давхардах эрсдэл ер нь гарахгүй гэж ойлгож болно. За бид нэр эхнийхээ дансыг үүсгэе. За хамгийн эхлээд бид нэр төгрөгийн кас гэсэн дансаа үүсгэе. Төгрөгийн кас. За төгрөгийн кас гэсэн энэ данс нь ерөнхий дэвтрийн ямар кодон дээр байх вэ гэдгийг дансны дэлгүүрээс харна. За кас дахь бэлэн мөнгө буюу 1000 гэсэн кодон дээр энэ ерөнхий дэвтрийн код нь байна. За ингэхэд дансны дугаар бол автоматар үүснэ. Зардлын ангил дээр бид ямар сонголт хийхгүй. Энэ зардлын ангил зөвхөн зардлын данс үүсэх үед энэ сонголтыг хийж өгнө гэсэн үг. За дансны дугаар бол автоматар үүссэн. За энэ доор rep гэсэн алдаа гарсан байна. Энэ яг хамгийн эхний данс үүсгэхэд энэ төрлийн алдаа гардаг. Энийг бол шууд орхио явуучих. За ингээд дансны дугаар автоматар үүссэн бол Finance Excel загвар дээрээс approve гэсэн командыг өгнө. Approve. За энэ командыг өгөхөд invalid version гэсэн алдаа гарч байна. За энэ алдаа яагаад гарваа гэхээр бид нэр энэ цэсийг Finance Excel гэсэн цэсийг бол идэвхжүүлээгүй байна гэсэн үг. Иймээс энэ цэсийг бол эхлээд идэвхжүүлэх ёстой. За энийг идэвхжүүлэхийн тулд color гэсэн командыг өгнө. За ингээд Finance Excel гэсэн цэс маань идэвхжлээ. За одоо approve гэсэн командыг өгье. Approve. За шинээр данс үүсгэхгүй гэж байна. Yes. За ингээд эхнийхэн данс өгчлөө. За хоёр данс. За энэ компани маань өөрөө хоёр төрлийн харилцагтай. Нэг нь хаан банкн дээр нэг харилцах байна, нөгөөх нь голомт банкн дээр нэг харилцах байна. За ийм учраас бид нэр эхний хаан банкнд харилцах нь үүсгэе. За хаан банк харилцах. За банкнд байршуулсан харилцах гэдэг маань дансны төлөвлөгөөний 1120 гэсэн ерөнхий дэвтрийн кодон дээр байна. Тийм учраас энэ дээр 1120. За дансны дугаар автоматар үүссэн. За энд давхардаагүй байна гэж байна. Энэ хэрвээ энэ данс давхарж байвал яг алдаа гарна гэсэн үг. Хүлээж авахгүй гэсэн үг. Дансны дугаар нэр нь давхардаагүй байна. Мөн үүссэн дансны дугаар бол давхардаагүй байна. За ингээд approve. За санамсаргүй байдлаар энэ дансыг ингээд хоёр дахин оруулах гэж үзье л да тий. Хаан банк. За ерөнхий дэвтрийн код нь 1120. За одоо ингээ харахад давхарж байна гэж байна. Өөрөөр хэлбэл энэ дансны нэр өмнөх энэ одоо Finance Excel дансан дотор орсон байна гэсэн үг. Энэ тохиолдолд бид нэр данс үүсгэж чадахгүй. Яагаад гэвэл дансны нэр давхарж байгаа учраас энэ дансыг үүсгэх боломжгүй байна гэсэн үг. Давхардсан нэр дансны дугаар оруулах гэж байна. Эсвэл дансны дугаар талбар хоосон байна гэсэн анхаарна. Яагаад гэвэл дансны нэр нь давхарж байгаа учраас ийм алдаа зааж байна. За ийм учраас бид нэр энийг бол засаад голомт банк харилцах гэж оруулчих. За ингээд approve. За ингээд ерөнхийдөө дансыг бол ингэж үүсгэнэ. За Finance Excel загвар дээр өглөг авлагын дансыг бол нэрийн дансаар үүсгэдэг. Өөрөөр хэлбэл шууд нэрийг бичээд өглөгийн данс мөн авлагын данс гэдэг нь ялгаа өгч. За жишээлбэл АА компани. За авлагын данс. За энэ авлагын данс ямар ерөнхий дэвтрийн кодон дээр үүсгэх вэ гэхээр байгууллагаас авах авлага. Хэрвээ энэ борлуулалтын авлага бол борлуулалтын авлагыг сонгож өгнө. За бид нар байгууллагаас авах авлага гэж үзээд 1201 гэсэн сонголт хийж 1201. За ингээд approve. За дахиад өөр нэг компаниас авах авлагатай бол BB компани авлагын данс. За энэ 1201. За ингээд хоёр компани авлага. За өглөгийн данс үүсгэл яах вэ? компани
өглөгийн за өглөгийн данс ямар ерөнхий тэтгэврийн кодон дээр байх вэ гэхээр байгууллагад өгөх өглөг 2102. Энд 2102. Дансны дугаар автоматар үүссэн approve. Дахиад BB компани өглөгийн данс. За 2102 буюу байгууллагад өгөх өглөг. За данс давхардаагүй, дансны дугаар нь давхардаагүй. За юм учраас approve. Yes. За гэх мэтлэнгээр өглөг авлагын дансыг шууд нэрийн дансаар үүсгэнэ. За мөн цалингийн өглөгийг мөн ялгаагүй. Цалингийн өглөгийн дансыг бас нэрийн дансаар өгнө гэсэн үг. За дорж цалингийн өглөг. Цалингийн өглөг. За цалингийн өглөг гэсэн ерөнхий тэтгэврийн код нь 2201 гэсэн кодон дээр үүсэх учраас энэ дээр 2201. За энэ жаргал цалингийн өглөг. За цалингийн өглөг учраас 2201. За ингээд approve. Yes. За ингээд цалингийн өглөг авлагын дансыг бүгд нэрийн дансаар үүсгэж байна. За одоо зардлын данс. За ашиглалтын зардал. За ашиглалтын зардал гэдэг маань дансны төлөвлөгөөний за энд байж 5606 буюу 5606. За одоо энэ дээр данс үүсгэх. Одоо энэ зардлын ангиллыг сонгож өгнө. Ерөнхий удирдлагын зардал уу эсвэл борлуулалт маркетингийн зардал уу гэдгийг ангилж өгнө. За энд ерөнхий удирдлага. За ингээд энэ дансны дугаар автоматар үүсэж байна. Approve. Yes. За цалингийн зардал. Цалингийн зардал маань яг нь цалин ус буюу 5501. 5501. Зардлын ангил нь ерөнхий удирдлагын зардал. За дансны дугаар автоматар үүссэн. Yes. Гэх мэтлэнгээр зардлын данс үүсгэхдээ бас энэ ангиллыг сонгож өгч байгаа. Зардлын ангиллыг сонгож өгч байгаа. За гэхдээ энэ зардлын ангил сонгодог данс маань өөрөө бас хоёр төрөл. 55 болон 56-аар эхэлсэн дансан дээр л зардлын ангил сонгож өгнө. Өөрөөр хэлбэл болсон хүчинтэй холбоотой зардал, үйл ажиллагааны зардал гэсэн энэ хоёр төрөл дээр зардлын данс үүсгэж байгаа бол зардлын ангил гэдгийг сонгож өгч байгаа. Бусад тохиолдолд ангиллгүйгээр зардлын данс сонгогдно гэсэн үг. Үүснэ гэсэн үг. За одоо данс хэрхэн устгах вэ? Нэгэнт үүсгэсэн дансыг хэрхэн устгах вэ? За данс устгахтаа бол анхаарах нэг зүйл бол тухайн дансан дээр гүйлгээ гарсан байна уу гэдгийг харах хэрэгтэй. За гүйлгээ гарсан бол энэ C1 дебет кредит гэсэн энэ талбар дээгүүр одоо мөнгөн дүн орж ирнэ гэсэн. Энэ тохиолдолд ер нь дансыг устгаж болохгүй. Яг тэгэхээр бидний баланс төрсөн. Тийм учраас гүйлгээ гараагүй ямар нэгэн дансыг бол устгаж болно гэсэн. Жишээлбэл тухайн дансыг нэрийн юм уу эсвэл буруу үүсгэсэн дансыг бол устгахын тулд тухайн дансны нэрэн дээр курсорыг байршуулад delete гэсэн энэ команд өгнө Finance Excel-снээс. За жишээлбэл AA компанид өглөгийн данс гэсэн. Энэ дансыг устгах. Энийг дансны нэрийг сонгоод delete. Данс устгах уу гэж нь yes 1 2 3. За ингээд устгах. Дахиад энэ дансыг устгах. BB компани өглөгийн данс. За энэ буруу данс бол yes 1 2 3. За ингэж дансыг бол устгана. За хэрвээ данс зүгээр засварлах бол яах вэ гэхээр тухайн дансны нэрэн дээр курсорыг байршуулад editor гэсэн команд өгнө. За ингээд yes. Одоо энэ дээр шууд гараар засчихвол жаргал баяр цалингийн өглөг. За энийг нь BB компани авлагын данс гэдгийг CC компани авлагын данс болгоё. Инхийн тулд яг тухайн дансны нэрэн дээр курсорыг байршуулад editor дансны мэдээлэл засах уу гэж нь yes. За одоо энэ дээрээ шууд CC компани. За гэх мэтлэнгээр дансны мэдээ нэрийг бол засч болно. Дансны дугаарыг бол засч болохгүй. Хэрвээ дансны дугаарыг зайлшгүй засах шаардлагатай гарлаагүй бол тухайн дансыг устгаж иж шинэ данс үүсгэх юм л боломж. Тэрнээс бол шууд яг энэтэй адилхан дансны дугаарыг бол засах боломж байхгүй. За дансны мэдээллийг зассны дараа хамгийн сүүлд энэ protector гэсэн командыг өгнө. Protector. За protector гэсэн командыг өгснөөр энэ тухайн хамгаалтаас гарсан энэ нүднүүд л буцаад хамгаалтанд орно гэсэн үг.
Өөрөөр хэлбэл одоо мэдээллийг буцаад хамгаалах чинь. За данс давхардах эрсдэл нэг боломж бол тухайн дансыг дансыг засахдаа шууд адилхан нэрээр засах юм боломж байгаа. Гэтэ энийг бол та бүхэн маш анхааралтай байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ хаан банк харилцах гэдгийг би шууд засаад төвийн касс гэж бичих боломжтой. Энэ тохиолдолд бол данс давхардаад энэ загварт давхарцсан данс юм орох боломжтой болчихж байна гэсэн үг. Тийм учраас энэ үйлдэлийг ер нь аль болох хийхгүй байх хэрэгтэй. Хэрвээ зайлшгүй хийх шаардлагатай гэж үзвэл яг бүгдийг шалгаж үзчихэд тухайн энэ дансны нэр өмнө орсон байна уу гэдгийг үзэж жаад тэгээд засч болно гэсэн үг. За энийг би хаан банк харилцах. За ингээд protector гэсэн команд өгч. За ингээд Find Excel загвар дээр данс нээх, данс устгах, данс засварлах техникийн зөвлөмжийг та бүхэнд өгүүлээ. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.